радио 88-ны урлагийн дээр сугаат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс хөгжөлтэй хөнгөн байцгааг сураатагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 27 оны пүрэв гарагийн Яна нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. За студид хөтлөгч Мега, Ангараг, Анжгаа, Гэрлээ, нариулагчаар мөнхцгийн төвшин баярнаар хайрлаж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг Медипол эмнэлэг за мөн Цестон хамтран ажиллаж байгаа баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань таньдгүй танил гэдэг сэдвээр ярилцсанаа. За эхний асуулт Мега. Фэйсбүүкийн чинь найз гээд нэг хүн учиргүй танимхаар бол бараг л таны амьдралыг яриад байвал та яах вэ? Тэр хүнийг таадсан чи тэр хүнийг огт танихгүй. Тэгвэл би одоо хуурамч хаягнаас юм бичээд нэг намайг амар мэддэг. Тэгээд над мадтай муудалцсан найз ч юм уу те хэл бичээд ин л гэж боддог. Гүү чамтай ингээд нүүр тулаад уйлцчаад байгаа байхгүй юу? Тэнгүүтэл л өстө нэрээ ээж чинь сайн уу мэн үү таны ээжийг инчаа гэдэг стээмстэй гэл бүр яг ингээд ерөөсөө л ингээд бүр яг чамайг таньдаг хүн шиг. Тэгвэл одоо би тэгэл өөрийгөө нэг алгадаг ч үстэй. Сэрэч. Юу гэсэн үг юм? Сэрэжл хийн штэ өөрийгөө. Юу гэсэн үг юм гэдэг чи юу гэсэн үг ингээ хэрэлдэж. Үгүй би шууд алгадна хэлэл өөрийгөө алгатаал чи сэрүүн байна уу зүгээр үү мигмэрсгээ одоо жигнэсээ галзуурчаагүй үстэй өөрийгөө тийх бах та эхлээд. За. Би бол одоо намайг таних ямар ч нөхцөл боломж байхгүй юм чаа. Та өмнө радио сонсч ирсэн нь бол гэдэг. Чам дээр бол хүүе сайн уу ангахаа ээж нь сайн уу аагийч ажиллаа хийгээл энэ үг гэж байгаа. Гэхдээ яг тийм тохиолдол гарсан шүү дээ. Тийм үү за. Манай нөгөө аавын нутгаа говь алтай малтай бүгдийг нь мэдсэн. Тэгээд дүү айл нутгийн хөө ингээд говь алтайх ингээд чамаа мэднэ гэнаа гэж үг гэдэг. Тэгээ нөгөө хөгжимтүүд дээр нөгөө аавын нутгаар аялж маялаа чадаагүйгээд ярьсан шүү дээ. Бүр тэр захиагийн чинь сонсоод вау л да. Мегатэртэй бодит амьдрал дээр ийм тохиолдол байгаагүй мүү? Үгүй яг нөгөө аршаант тохиод төрийн охин биш тий чи төрийн охин биш тий танаа авч ингээд ярьж л хэлсэн л да. Гэхдээ бүр ингээд тэр чин бас нэг зүсмэс таних хүн та чинь ийм аавын нөгөө нэг гэдэг ингээд таньдаг байхгүй би бүр ох танихгүй юм бол тэгж бол би нэр өөрийгөө алгатнаа нэрийг мэдрэл муутай болчих байгаа даа. За би хэлээд чи жигнэсээ солиорч байгаа даа. Намайг бол хүмүүс тэгж л байдаг юм оо тэгжлээд тэгээд би ч ингээд нөгөө бас айгүй фэйсбүүк дээр нээлттэй байдаг хүн шүү дээ. Ер нь хүн хараад те ийм юм байна, тийм байна гэдэргээд тэгээд би одоо бол тоодогч юм дөө тэгээд яасан нөгөө юу чи яаж юм ийж энэ дээр баг ажил төрөл асуун шүү дээ. Тий ажил төрөл асуун. Танай нөгөө хин чинь яагаад одоо ойрд ажилдаа ирэхгүй байна мэн гэ. Тийм ингээл би зүгээр ингээд яг ингээд өмнө нь таньдгийн юм шиг харьцаад явчихдаг шүү дээ амар. Тий. Тийм. Та тэгээд намайг ингээд яг сонсдог хүн юм уу? Facebook дээр чамайг сонсдогч Facebook дээр чинь дагдаг гээл тэгж идэв. Мегагийн тухайд ганц асуулт асууж байгаа. Өөр гэдэг асуугаагүйгээд уурлаад байдаг шүү дээ. Би шууд тэгээ хэлждэг. Ингээд мегад минь дүргээрээ гэд. Нэрэ чамд нэр 4-5 минь дүргсэн байх шүү. Сайн байцгаана. Ачаад би бидрэл болсон сайн байна уу? Над дээр яг ингээд юу зүгээр ингээд ирэхээр би одоо бүр ийм нөгөө поцтой тэгээд ийм ингээд инээдтэй ингээд болсон дээр айгүй хүмүүс зураг авах. Тэгээд яг ингээд за гэдэг ингээд зураг авахдаг болсон байлээ бүр сурцсан байлээ. Шал худлаагаас жижүүрнэ. Та тэгээд яг зураг авах юм. За зураг авах гад төрөөд ирлээ. Ингээд зогсоод тэгэл авахулж штэ. Тэгээд та гэхдээ энэ нэмэгдсэн билээ те. Гэхдээ хардаа нөө энэ ч голын чимээ дотор болдог байхгүй юу? Ер нь л голцуул голын чимээ дотор болно. Гэхдээ заримдаа нэг зоригтойч байдаг. Тэр хүн тэр үе жоохон зоригтойч байдаг ер нь. Иймэр гэрлээ гаж ирсэн байдаг. Гэтэ нэг удаа нэг бүр айг нэг юм сумын төв атмаш нэг ийм залуу ах юм уу залуу хурж ирээд намайг яг нэг юм сумын төвийн клуб дотор бүжгэнд урж байгаа юм шиг бүжиглээл та гэрлээ гэж би танаас айг та гэхээс үнэнгээс би өөрөөс чи айгаад байна уучлаарай үгүй би ерөөсөө бүжиглэхгүй тэгээл та хөгшөө чи тэгээ одоос дөрөв байсан
Би анжихаагаас өөр хүнтэй бүжгэлдэггүй. Ай. Тэгэхгүй би ерөөсө бүжгэлдэггүй ингээд сууж лээ дуучлаа. Тэгэхээр би танаас яг үнэ хэлэхэд айгаад байна гэд би үнэнгээ хэлсэн. Тэс танаар. Юунд айдгийг зүгээр босоод ир. Би чав бүжгэлэхээс өөр яа гэсэн. Энэ удаад хүмүүн бүжгэлэхээс өөр аргагүй боллоо босоод ир. Тэгээд Тэр бүр тэтэ бадрангуу гараасаа. Тэгээ цаадах чинь тэгээ явсан. Тэгээ дахиад хүрээд ирсэн заяа. Тэг би бүр сүулдэ би чи хүнтэй хамт яваад байгаа шүү дээ тэнд уулна. Тэг би бүр хөөе уушлаараа би ингээ хүнтэй хамт явж штэ гэдэг тэнгүүд хамт явж байгаа өнөр маань нэг ингэж амар муухай харснаа. Тэгээ ингээ яваад гисэн. Өнөөдөр ажил хийсэн шүү дээ нөгөө нэг яг ийм гартаа заяа. Яг ийм гартаа ах ингээ орж ирсэн аймаа. Түгээ нэрэж хийстгсэн би байхгүй хаа гэдгсэн чинь чи хин блэ гэдгсэн чинь мига гэсэн. Мига гэсэн миний гарнаас амар чангатгсан зэ. Йоо яхаа гэдгсэн чинь арай чангатгсан уу. Уучлаарай гэсэн дахиад зогчтой. Одоо хөхөрцөн шүү дээ. Одоо нөхөрч очтой. Энэ юу хөхөрцөн гэдэг. Бүр гэвэр ахад аймаг чи 15 цагаас ирдэг гэсэн чи. За аймыг л харахж ирсэн. За баяртай бидөө дахиад гарах хэрэггүй. Өстэй өвччих дахиад баярлаа. Тэр тэгэхгүй нөө. Ингэж орж ирсэн. Амар цаг аймаа вэ нөө. Тэгвэл зүг шүү дээ. Яг нөгөө амар цагаар ярьсан юм босоод ирсэн юм шүү дээ. Амар цаг аймаа нөө. Тэгээд хүүхнүүд аягүй сонио. Зүгээр л тэгэл үрж ирэл өө сайн уу гэрлээ зураг авахлаа танайыг сонсдог шүү гэд тэгчгүй дандаа ингэж хэлдэг штэ. Манай нөхөр чамааг амар сонсдог аахгүй юу? Тэгээ нэг зураг авахулчих. Тэгдэг. Нөхөртөө харуулах гэж байгаа мүү яа. Мэдгүй. Бас ирчүүд яг тэгдэг шүү дээ. Манай ихнэр чамайг амар сонсдгийн. Тэгээд нэг чамтай тааруул зураг авахулчаад ирээрэй гэсэн юм гэдэг. Хөөе янгаргаа чамааг яаж ийн? Би бол тэгэл юм байна бас. Манай эхнэр чинь Баяр бат гэдэг нөө хүнийг крашладаг байхгүй юу? Баяр бат гэдэг хүн гараад ирэх юм бол манай эхнэр таныг амар үзтий. Би тантай нэг зураг даруулж идэх үү гэдэг юм байна. Чи яг ийм киноны нээлтэнд явахдаа эхнэрийн чинь дагуулаа явчих уу? Болно шүү дээ. Баяр бат өөр бол шүү дээ. Би энэ аргыг байна штэ тий. Ёстой ганц амьдралдаа ганц удаа ганц хүн дээр хэрэгэлсэн штэ. Ямар хүн дээр гэхэлэр нөгөө нэг яг байтаг богдын байтаг богд үзгээ явж исэн чинь нөгөө нэг гайсын мегамарта тааралдаад би үнэхээр крашладаг байхгүй юу? Одоо тэр үед крашладаг гэсэн миний краш айгу хурдууртан солигддог штэ тий. Тэгэнгүүт ямар тойлборгүй. Тэгэнгүүт би чинь тэр мега момцтэй. Ээжээ. Тийм ээ тийм мө. Тэгээд ёо арайч. Юу амар цаг шиг. Тэгэнгүүт би охинтойгоо хамт явжсэн байхгүй юу? Тэгэнгүүт угаасаа манай охин тэр үед жоохон ч байсан. Байтаг богд гарч ирсэн гэтэр чи жоохон байсан. Тэгэнгүүтээ би сайн байна уу? Ингээд манай охин таныг ингээд айгу үзэх талтай. Тийм ингээд хамт зураг авахулчих уу гэдэг. Охинтойгоо бид гурав зураг авахулсан байд юм аа. Тэгээ манай эхнэр тэр Баяр батнд солигдсон юм нэрээ. Тодоо болсон одоо. Нөгөө тодоо гэнэ туранхай сүүлд кинонд тоглолцсон залуу. Яагаад нөгөө City сургуулийг төгсөн тодоо. Тодоо болсон. Нөгөө киноноос нь хойш. Тийм. Сүүлд гарсан нь цуврал киноноос. Сая тэр чинь бас Ромео Шүлетэг юм Меркуц яа. Одоо тэр чинь сая бас нөгөө юун тоглосон. Ямар цөөн цаг тоглосон. 20 яснаас нь хойш тэгээ өөрчлөгдсөн шүү дээ. Үнийг. За одоо модератород 17 цаг 20 минут болсон. Манай найруулагч санал асуулга оруулсан байна. Огт уйлзаж байгаагүй хэрнээ бүр нэг таньдаг юм шиг хүн байдгүй. Аад нь байлгүй явах уу? Жишээ нь та дөрөв. Бэд нь аль биесээр танилцаагүй бол танихгүй. Бэд нь ганц удаа уулзаад гэрэлчихсэн байвал яах вэ? Гэнэ. Бэд нь тийм юм гэж юу эсийн шал балаа юм асуух юм гинэ. За манай санал асуулганда идэвхтэй оролцоорой. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Туркийн нэрвүүлэгч сургуулийн цогцлбор ямлаг болох Medipol ямлаг хамтран ажиллаж байгаа. За Medipol эмнэлэг нь Турк улсын Стамбул хотод байрладаг хамгийн том хүчин чадалтай их сургуулийн цогцлбор эмнэлэг байгаа. Тэгээд GCI олон улсын эрүүл мэндийн магадлалын итгэмжлэлтэй. За тэрч битгий хэл Туркийн одоо эрүүл мэндийн сайдын эмнэлэг гинэ. Манайхаа. Хүн ингээд Монгол дэмжлэх болцоогүй гэвэл хүнд нэг хэд хэдэн юм хэрэгтэй байгаа байхгүй. Уг нь гадагшаа явуулгүйгээр шинжилгээгээ гадагш нь явуулаад ингээд эмчилэн эмчлэхгүй гэдэг хариуг нь ямар үнээр эмчлэх гэж байгаа, ямар хугацаанд эмчлэх гэж байгаа гэдгийг нь авчдаг бол амар. Ахаад дээрнтэй ингээд тэг очингууд ингээд нэг орчуулагчтай байжгаад шууд нөө эмнэлэг нь хурж ирээд эмнэлэгтээ хөвтүүлчихдэг бол амар шүү дээ. Тэгээд тэрний дараагаар эмчилгээний дараагаар Монголдоо хурж ирчээд Монголоосоо ингээд хяналтанд байгаад хүнтэйгээ харьцаад ингээд явдаг бол амар. Тэгвэл яг энэ Medipol гэдэг энэ эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар байгуулагдсанаар энэ бүгд
яг боломжтой болсон байна. За Бүгдээр тэгээд боломжтой. одоо ямар ч өвчний суур болсон зөв оншийг олох их чухал шүү дээ тий. Тэгэхээр энэ Туркийн хамгийн шилдэг хамгийн сүүлийн үеийн өндөр найрамжилтай тоног төхөөрөмжөөр зөв оншийг одоо гаргаж ирдгээрээ илүү онцлогтой. Тэгээд бүх төрлийн эмчилгээнүүдийг бас илүү өндөр түвшнийгээр илүү онцлогтой байгаа. За тэгээ таныг одоо Стамбулын онгоцны ингээ буудлаас нь тосох эмнэлэг болон байрлал газарт нь хүргэж өгөх үйлчлэгийг нь үзүүлчихэж байгаа. Тэгээ бас буцаж өдөх үйлчлэгийг нь үзүүлчихэж байгаа. А хоёр дахь нь болохоор байрлал газраар нь буюу зочид буудал захиалах түрээслэг байр болоход дэмжлэг үзүүлчихэж байгаа. А гурав дахь нь онгоцны билет болон визний үйлчлэгийг давхар үзүүлчихэж байгаа. Бүр тэгээд 30 хоногоос бүр дээш хугацаагаар эмчилгээ хийх бол эмнэлгээс урилга гаргаж өгдөг гэж байна. 2 хоногийн дотор л визийг нь гаргаад өгч гэж хэлдэг шүү дээ. Амар юм. За тэгэхээр бүх төрлийн эмчилгээ мэрэгсэн эмч нар байгаа бөгөөд хавдар судлал, мэдрэл, зүрх судас, нөхөн сэргээх эмчилгээ зэрэг өргөн үрээний иж бүрийн эмчилгээг танд санал болгодог. Тэгээд Америк нэгдсэн улс, Европ, Туркт мэрэгсэн олон жилийн туршлагатай, нэр хүндтэй, салбартаа тэргүүлэгч эмч нар таны оншин тулгуурлан хамгийн үр дүнтэй шалгарсан эмчилгээг үзүүлж байгаа. Тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 99 99 19 6 за 77 28 40-49 гэдэг утаснуудаас аваад тэгээд Medipol SG Emin гэд салахгүйгээр бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг болох Medipol эмнэлэг хамтран аярлаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхэн хамтдаа таньдгүй танд гэдэг сэдвээр ярилцж байгаа. За ангаргаа. X-ийнхаа найзуудтай найзууд болж үлддэггүй эсвэл ингээл адилхан баяртай болдгоо. За миний амьдралын туршлагаар бол баяртай л болсон доо шууд тий. Ер нь би тэр охтууд нэг хүнтэй харилцаа байгаал тэгэл ер нь эргэн тойрныхын хүмүүстэй харилцаа бүр ор тас байхгүй болсон л туршлага байна. А ямар юм амар тастай яа. Сонсоод байсан ч заяа. Охтууд гэж ярингуудаа гялс охин гэсэн заяа. би сонссон. Би чиний талаар тэмдэглэл хөдөлдөг. Алдаж хэлсэн үг болгоны чинь Тий. тоогоо. Арай болгоо очиод бичиж авдаг. Улаан харандаагаар бөрөг гэлдэг. Тий. За За, ер нь л тэгээд нэрнгээсээ тэгдэм байна уу? Ер нь эрэгтэй Яа, хүн тийм бол бүгднийг л тэр чигээр л мартчихдээ байна. Найзуудтай юутэй хийтэн, хамаатан садантай юутэй хийтэл мартдаг юм байна. Хүй. Тэгээ баяртай тий. Тэгэл илүү тутам юм байхгүй тий. Тэ шүү дээ. би ээжтэй те За. нөгөө нэг Юмыг яаж мэдгэд гээд зарим эрэгтэй найз нараа наваад Амьдрал хэрэгтэй штэ яа. юмыг яаж мэдхүү гэж одоо заримыг нь аваад үлдсэн. Зарим талаар Юмыг зөвлөгөө яаж авах мэдгүй ч шиг. Йоо, эхлээд ингэж юм а. X-тэйгээ саллаа штэ тий. За. Тэнгүүт ингээд найз нартай нь бол найзаараа үлдэнэ. Тэгээд тэр юмыг яаж мэдгүй гэдэг нь юун дээр вэ гэхэлэр зэрэг буцаад бас нийлэх магадлалтай ч аахгүй. Одоо жишээлбэл ингээд найз нар нь бидний төрс өдөр өдөр тэмдэглэж байна гэрлээ. Тэн түрээ дээр энэ түрээ дээр дараараа гэл тэнгүүт би тэнд X-тэйгээ таарах магадлал 187 байхгүй юу? Тэнгүүт бас очиж штэ. Бас тий буцаад эвлэрчих юм билүү энэ дээр мэрэ гэ тий. За тэгээд байж байгаа тэгээд бүр ингээд харилцаа холбоо тасрах юм бол тэгэл аандаал ингээл тэгэл замхарчт юм байлээ дээ. Ер нь бол. Би чи нөгөө 4 жил хэрэгтэй байж штэ. Бид нар чи бөөнөр ингэж найзалдаг гэсэн байхгүй юу? 8 9 бараг 10 жил найзалдаг байсан байхгүй юу? 10 жил. Тэгээ яаж ч удаа салангууд чинь дахиад найзууд болчихж байгаа байхгүй юу? Тэгэл ингээл ёстой нэг үзэж чаддгүй юм л штэ. Би ёстой тэгэж тийм үү за ажил амьдрал нь сайн уу гэж ёстой тэгэж асуудаг төрлийн хүн биш юм бэлээ заяа. Бүр шалгах татахгүй нөгөөд гэж муухай хараа зүгээр. Яаж ч болохгүй тэгхээс өөр аргагүй байлаа. Яагаад би гэвэл чи мань хоёрыг салах үед тэдний найзууд нийлж агаад намайг муулж исэн байгаа байхгүй юу? Тэр хүмүүс эргээгээд надтай сайхан харьцсан гэж байхгүй шүү. Цаадах мууч нь өхөж байсан ханшаар сайлсан гэж байхгүй шүү. Мэдсэн биз дээ. Тэгэж мэгд Донцсон биз дээ. ингэсэн хүмүүс. Тэгээ тэр нь явж байгаад хин нэгээр нь дамжаад над дээр ирнэ шүү дээ. Тэр чинь ойлгомжтой шүү дээ. Юу гэж би чи энэ тэн тагнууд ихтэй юм чинь дороод мэдээлэл авна чи шүү дээ. уурлаа. Дороод мэдээлэл авдаг байхгүй. Миний ах яа гомдооч. Би яагаад ярьж байгаа дээр хариуцлагатай. Ирдэг шүү лаа гэх. Би бүр сайн ингээ уурлаад Хизээдтэй ирдэг шүү. Хариуцлагатай шүү. Амрыг би сонссон шүү. бүр түнтийж ирээд уурлаа. Хариуцлагатайгаар би хэлье. Тэр яриа чи ирдэг шүү. Яг тэгжсэн хүмүүс учраас те тэд нар ч надтай харьцъя гэж боддгоо байх. Би ч гэсэнтэй югтэй гэл тэгэл тийм. Та нөгөө төрсөдөрдөө завгүй байсан болохоор ирч чадаагүй юм. Баах вахтууд байгаа штэ. Залуу малуу бол байхчгүй. Чи өрөөг. Би яг ингээ чамд гомдох гэжсэн байхгүй. За мига чи те
чи нэрээ нэтэрэ гэж Өдөртөө бодоод шүү дээ. тийм 16 хүүхэн байвал яг ингээд зургнуудыг харсан 5 хүүхнүүд байхлаар цаа. Хааны жоох охтууд энэ юугаа Тэгээ болцол тоо. Тэгээ гомдгоо болцсон. Уг яг гомдоод хэлчихсэн юм. Тэ мегаго тэ чи тэ за. би таны нэрээр рандом байдлаар ирсэн бол ягаан баадгаа заавал зүүлгэн. Тийм хоёр баадаг зүйлсэн шүү дээ. Тийм бүр торт хийсэн шүү дээ. Яаж очичхоогүй. би ч бас нэг тийм интроверт хүн болохоор бас яг ботсон л да яг энэ мегагийн найз нар гээ мега шиг яг гал нөхдүүд байгаа. Тэгээд баахан жоох охтууд өндөөнд одоо би те нэг тоон дотор үсэг зөхөж явна гэдэг шиг гэж бодсон уу гэвэл ботсон бас мега. Гэтэ надад бол өөр шалтгаан гарсан. Үнэхээр боломж нь болоогүй те. Тийм үнэхээр боломж. Гэхдээ амийн хичээгөр тэнд бүр 18-д цаашаа. Амич угаасаа тийм штэ. Тий. Тэгээд Ингээ явж байгаа. чиний найз нар чи хэд харагдсан шүү дээ тэнд. Тийм. Аагаар гэсэн найз нар чи. Хөөе миний найз нар чинь бас ч гэж гайгүй намайг бол тэн чинь 88 89 оныхан штэ тий бас ч гэж. Би чинь бүр бараг 70 оны үе яваад байгаа байхгүй. Тийм л юм байлээ. Гүшт яг. Тийм штэ. Оо тий. Тийм штэ. Багийг ч чинь үү? Багийг ч чинь дадлаад оны. Чи болооч чи. Ари чи таны үе лүү? Дүү. Ари надаас 10 дүү штэ. 10 дүү юм уу? Юу балаараа чи ингэж ярих юм бол чи самардуулна шүү чи. Ойрхон ингэж ярьж болохгүй За нэ. чи хөө хүмүүсийг ингэж үе ингэдэг шүү чи ер нь Танд судал тавьж өгдөггүй гэдэгтэй ч л адилхан судал. Чи чи баг 20 дүү юм шүү. Гүү юу? Арайчгүй юм уу? 19 Ангар надаас 18 дүү штэ. 19 дүү аа. Үе болтраад дараагийн үе Би шиг. ангарыг 19 дүү төрүүлсэн байх магадлалтай бас. Тийм шүү дээ. Чи өөр өглөө болго цай авчирч өгсөн шүү дээ. Шүүтрийн туслаар цай чанаа тавиад гэж байгаа. Нааш ирэх орондоо барилгын дээврээс гожж байгаа уснуудыг цуглуулсаар хагаад үрж ирээд цааш өгч хэвчтэй шүү чи. Ямар амар эрэг. Тэгсэн баг хийгчтэй. Багийг ихчтэй. Борон тусал цогтолж цай чанж авчирлаа. Шүүтрийн туслыг цуглуулж чадахгүй ч шиврээ борооны туслыг цуглуул цай чанаа. Ухаас үсэгтэй би баг. Ангараг одоо тэр нөгөө нэг юу одоо жишээлбэл би ингээд энэ тэнд ингээд тэр найзуудтай таарлаа шүү дээ. Тэгэхээр ингээд яг л зүгээр сайн уу манай ажил төрлөн сайн уу чи сайн уу би сайн уу гэдэг ингээд уулзаж байгаа шүү дээ. Тэхүү те. Тэрэн дээр бол ямар ч асуудал байхгүй шүү дээ. Харилцаанд бол ямар ч асуудал байхгүй. Ямар ихтэй шуугаад. Би бас нэр Та тэгэхээр байдэн шүү дээ сая. Гэхдээ би бас сайн бас тэгэхээр. Би бол маш шилдгээр сайн байна уу гэж өнгөрөн. Тэгэл сонсох юу байна? Тайван дөө. Ангарагчтай яг үндэ чи дургу юмдаа бол чи сонсон ч гэсэн сонсоогүй юм шиг дууд байгаа байждаг шүү дээ. Ангараг бүр ингэж чадна гэж. Нөгөөх маань сайн уу? Тэгээ нөгөөд чинь жоохон нүдээр ингээд харилцах гэдэг Одоо ангараг ингэж чадна. мэдрэгдэн штэ. Тэгэнгүүт жоохон анс хийгээл за би жоохон заагүй байна уучлаарай. Гэл өнгөрөн штэ. Хутлаа чаддаг юм ба яаж чадах шазуу татдаг гэсэн мө шазуу татдаг л нэрээ. Хэцүү шүү дээ арай би хутлаа ажиллаад байгаа. Баахан баанууд дээр үү? Тэ баа гэж үү? Ямар үлээ? Нэг баахан адилхан нэртэй Бэ. Тэ. Бинүүд дээр бинүүд дээр. Тийш. За Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар эрүүл мэндийн яам, эрүүл мэнд нийгмийн бодлогын уриалан дэмжин ажиллаж байгаа. За эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн нийгмийн бодлогын уриалангаас бид нэр сүрийн өвчнөөс урьсан сэргийлэх заавар зөвлөмжийг хүргэж байгаа. Тэгэхээр сүрээгийн эмийг хэрхэн яаж уух вэ? Сүрээгийн эмийн гач нөлөөг яаж илэрдэг вэ? Сүрээгийн эмийг тогтсон цагт нь уух хэрэгтэй. За иймээс тодорхой цагт уух дадал хэвшил бий болгох, сэрүүлэг тавьдаг ч юм уу тийм ээ. За санамж очиж нүдэн дарагдах газараа байрлуулах, эм уухын тулд хоол ундаа тохируулж бэлдэх, уух шингэнийг бэлдэх, эмийг нэг дор бүгдийг уух, сэтгэл зүйн бэлтгэлтэй 50 байх зэрэг хувийн дадалтай болох нь чухал. За тэгээд эмийн гаш нөлөө хүн болгонд бол илрээд байдгүй. Зарим хүнд биеийн байдлаас шалтгаалж цөөн тооны гаш нөлөө илэрдэг. Тэгээд эмийн гаш нөлөө таата биш мэдрэмж үүсгэгдэгч амь насанд аюулгүй сүрийн өвчнийг устгах олон нийт удирдсан хяналтын тогтолцоо бэхжүүлэх төслөөс мэдээллийг хүргэлээ. Тэгэд энэ донд ингэж байгаас эмийг
нэг дор бүгдийг уух гэж байгааз сүрээтэй хүмүүс дор хаяж 4-5 ширхэг юм уудаг байхгүй юу. Тэгээд тэрийгээ яг нэг дор нь уух хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо жишээлбэл тэр сүрээгийн савханцрын одоо эсрэг ийм байлаа гэж бодоход тэр нь одоо ингээ илгийг гэмтэх магадлалтай учраас илгийг хамгаалдаг ийм бас давхар уудаг ч гэдэм үү те. Тийм учраас тэр эмнүүдээ яг цагт нь л уухгүй бол эмээ тасалдуулчих юм бол тэгээ бүр аюултай юм бол нөгөө антибиотик тасал болсон сүрээ гэдэг чинь бүр аюултай юм бол. За ингээ нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч эрүүл мэндийн нийгмийн бодлого хүрээлэн баярлаа. За таньгүй танил үргэлжилж байна. За анжгаа дээр очлоо шүү. За. Цагаан сараар золуулт хийж явбал айлд X-тэйгээд харуул яах вэ? Та хоёр хоёулаа гэр бүлтэй бас. Би яг ийм тохиолдолд надад ганц чадах юм байна. За. Юу ч болоогүй юм шиг. Огт танихгүй үнтэй зодгож байгаа юм шиг зодгоод явчихна. Тийм үү. Тий, би яг тэгж чадна. Ерөөс ямар ч асуудал. За, амар сайн уу? Ямар олон танихгүй хүн ирсэн. Тэгэл явчихна. Болдсон юм уу? Тэгэл явчихна. Золгож болдсон юм уу? Өчтөд нэг айл таарсан. Амаргийн дэд аав ээж хоёр зодохгүй гэж байгаа болохоос тэр хамаа ахгүй шүү. За. Тийм үгүй. Тийштэй харин. Ийм л үг байдаг шүү. Амаргийн дэд аав ээж хоёр зодохгүй. Би одоо яг жигнэсээ ингээд энэ мэдхгүй болчихоор ингээд тэнийг баграар дуудаж шээ. Тийм мэдэн штэ. Одоо өнөөдрөөс эхлээд тэгж байна. Мэдэн штэ. Юундаа хэлээд байгаа. Зүгээр чимээгүй байвал айгу ухаан таарагдсан шүү дээ. Анжгаа чи яах вэ дандаа ингэж мэддэг юм ярьж идэх юм бэ? Тэгвэл анжаахын юм ярьж байгаа би. Хөөе нөгөө та нэг 400 шуган дээр нэг амар гоё тийм нэг зүрцсүү хэлсэн штэ нөгөө нэг тэнгийн чимээгүүн дээр үлээ юу лээ? Тэнгийн дуугаа сүртэй. Тийм үг бас байд юм Тэнгийн дуугаа сүртэй гэж. Обич яг нэг хэсэг тийм Йоо, байсан шүү. Facebook дээр био дээр бичт юм уу яа чи. Нэг хэсэг 10 жилдээ аним үздэг үү те. Бас сүртэй царайтай явдаг гэсэн шүү дээ. Чи тэгээд ингээд намайг ингэж харж байгаа те. Яг оновчтой газар нь. Амьдрал нэвтрүүлэг тэгж хөдөлдөг өссөн шүү дээ. Тэр одоо бас эд залуу тэгэл амар ухаантай царайлал. Эд залуу гэж чи бүр жоо. Чи яг одоо ч шүү эд залуу дээр хөрөг Ангараа би ч авдаг юм хэлхий тэнгийн дуугаа дээр шиг. Өөшөө ангаргаа 20 хэдэн настай юм бэ? 27 үсттэй. Тийм шүү дээ 27. Чи яг нэг эд залуу дээр очиж байгаа шүү дээ. Ангараа та 27 настай хүний хувьд одоо ингээд өндөрлөөс харахад таны эд залуу нас чи хэдэн нас юм ээ энэ ч одоо 18. Чи 18. Чиний 18 нас гэдэг чи ээжийнхээ момыг өгөхөө болоод 3 жилийн дараа л үсттэй. Тэгээ миний одоо оргил. Хамгийн амар нь би ингээд сургуульд ингээд амьдралын талаад хөл тавьж байхад манай ангараг 18 настай айл хэзээ хөл тавьцсан амьдрал гэдэг нэвтрүүлэг хөтлөө хийж байлаа штэ. Юу яаж байгаа чи цэвэр философи нэвтрүүлэг хөтлөө сууж ирсэн. Тэгээ хүмүүс ингээд өндөр настай хүмүүс орж ирэнгүүт нь зөвлөгөө өгдөг. Амьдрал хэцүү шүү. Та ингэж ирж шалтарч болохгүй. Өө тэнгийн дуугаан дээр Дотроо тэр чи юу асуух уу гэж бод амар сандарч байгаа шүү дээ. Гаднаа бол. Ангараа чи одоо шүү дээ яг өмнө чи чинь аниме үздэг байхтай гэж ирсэн шүү дээ. Чи одоо байж байгаа чинь яг өөрөө анимегийн гол дүр шиг байгаа шүү дээ. Үс мүс чинь. Хөөе за асуулт руугаа эргээд орё. Надаа яг бүр бодит амьдрал дээр ийм зүйл тохиолдож байлаа. Нэгдүгээр курс үргэлжлэх байсан залуу маань бүр манай хамаатны охинтой суудсан тэднийх хүүхдээ манаах хүүхдээ би нөхөр охин дөнгөж төрсэн байсан таарлаа. Тэгээд битээр ёстой ингээд нөгөө ширээний наан цаана ингээд сууж байгаа шүү дээ. Ёстой ингээд огт таньдгүй хүмүүс шиг би ч угаасаа бас хөрхөж жүжигч штэ. Танаа өнөө те. Таньгүй ихтэй амар тэнэг юм бэ те. энэ танаа хүн биш бол би авчих уу? Чи ихгүй яа. Энэ танаа хүү те. Айгуу төв зараач шүү дээ. Танаа хүү те. Нэг цагаан сараар нэг ерөөсөө ингээд нэг ч жилд ганцгаалуудаа цагаан сараар тэр айлд очиж байгаа шүү дээ. Тэгэл тэр айлд ч угаасаа бүгд хамаатан заднууд манай хамаатнуудаас одоо настай л хүн юм чи тэгээд цуглараа таарсан. Тэгээд юугаа хийж байгаа юм бол? Юу гэсүгийн золохгүй л явж байгаа шүү дээ. Ямар сони ёо баан дотор та харалтвал бас ингэж асуул амар тэнэг штэ энэ мега. Цагаан сараар айлдгүй ер нь бол юу хийж яваа гэдэг шүү. Баан даралцчаад юу хийж яваа. Юу их үтэй энэгээр бас хэдэ адуу алдчихад гэрээ гаагаад явж ирээ. Баан таачаад цагаан сараар хүн
Хүнтэй золохгүй л тэнд айл таарч байгаа штэ мига. Би яг үндэ яг Тэнгийн дуугаан дээр шүү. би яг ингэж асуунаа нэр чи энэ юу ч. Йоо, тэгээ юу байсан штэ. За залуу хүмүүс юм чинь зүгээр ингээд нэг таваарлал чи гэдэг штэ тий. Тэгэл гар оройл өнгөрсөн. За. Одоо тэгээ Би өөр тий. чи юу. Чи яг таарч ирсэн үү? Цагаан сараас таарч ирсэн үү? Нэр би үнэхээр тэр хүмүүсээ таарч гэж үнэхээр боддгоо штэ. Би тааруул гэхдээ нэг хуулцаа байдаг. Гэтэ чи битгий цагаан сараар таараарай. Ууцсан дээр нь хутга шүүг ил байж идэгin шүү. Тийм, битгий тэр үед Би таараа. Монгол түмнийхээ баяр ёслоор тий зааварахгүй. Ширүү хүнтэй чи юу хийж яваа тэр хутга аваад Би байгаа. тэгж ярил цагаан сар марабр гэд уудагчгүй. Тэгэхээр би гайгүй дайжгүй гэсэн. Эстра комоста гэж. Та нар ягаад намайг амар агсан гэдэг юм бариад өгч шүү. Дуугаалагч хутгах шүү мүү. Мэмри. Зүгээр яг үгүй чи бас хүнд мага хөдөлж өгөх гэжсэн чи би. Дуулаа яриад. Тэг миний нас гой агсард штэ. Өөлж гэж одоо агсард юм. Анаа тэгж юу. Гэхдээ ер нь бол агсан макс яахтай байж л үүдэж тэгтээ. Ойлгоход хамгийн ногч нэг манай ихч бүр би бүр тийш. Чи тэгэхээр яста үнэн гэрдэгсэн. Яста тийж л болохгүй. Шинжилээр те. Мига яг ингээ ойлгочихсон чинь гэрлэгч. Ойлгохгүй шүү. Нулимсаа залэг. Тэгээгүй шүү дээ. Зүгээр гэрлээ зүгээр ингээд баг буруу өөр тийш харж ирсэн шүү. Тэгэхээр тэр ойлгож байгааг мэдэрсэн. Дуга. Буруу харж сууж байгаа. Тэгээс Болоо яс. Тэр нулимс чи ингэ татарчтай юм байлаа буцаад ингэ. Буцаад дэшигээ урсаад орсон. Яа би тэр нэг хаврын нөгөө нэг аялын хэрүүлчихсэн бас яг л ийм юмнаас танаа уйлж унжиж байгаа ядаргаатай гэж. Та намайг уйлдгүй хийн. Тэгэхэд бол стата өсөө. Та нар нэр надад хатаархаж яа. Би хааж уйлсан нэрээ. Би хааж толгой тавиад хааж уйл. Яг ингээд урууд ингээд эмхэрхийг над ийшээ хат сууж байгаад мэдэрсэн байсан шүү. Дуга. Мига өтөрт нэг ялгаал байна зөө. Мига согтохороо уйлдаг, би ирүүл дээрээ уйлдаг. Ийм л ялгаатай юм шиг. За чи Оогүй яг чам шиг тийм амьдралын амьдралгээд нэвтрүүлэг хийвэл би ч гэдэг байхгүй юу? Сонсогчтой уулзсан дээр за. анх цаа ирсэнд орж хамгийн сүүлд ирсэн байхгүй юу? Тэгсэн чи алдан болчлоо. Хайц мангарах хайц болсон чи бууланд хоёулаа ахыг хоош аруулсан ангар. Ахаа тийм бохгүй юу? Би бүр чи бүр бид нар дотроо уйлдаг чи бүр те сонсогчд руу уйлж болохгүй шүү дээ мэдөө юм чи. За одоо чи асуудал ихтэй. чи одоо энэ шууд эфир дээр нэг уйлчихгүй дээ. Бүгдээрээ мэддэг. чи өдөр дэлхийн театрын өдөр нэ сайхан уйлчихгүй. Би бол найзхантайгаа Эхнэрээс гаднаас найз охин би байна салсан эмэгтэйтэйгээ юу байсан бэ? Цагаан сараар бол таараагүй. За. Тэгээ нөгөө дэлгүүрт таарсан. Яг нөгөө залуутайгаа явж хат нэнгүүд сайн уу сууц юм уу? Би бас суусан 2 хүүхэд 3 хүүхэдтэй болсон. Чи бас хүүхэдтэй болсон юм уу? Машин суудсан юм шиг ярьж. Яг гоё гахаад сонсч тааштай дүүхий яа. Яар өргөж. Шоуд машин суудсан юм гаргаад. Яг гад ингэж гэдэг юм. Яг гоё ярьж байгаа чигээр би бүр ингэж орцсон сонсч байсан сая. Тэгээд хэд хүүхэдтэй болсноо ярилцаа. Тэгээд энэлцгээгээл өнгөрсөн дөө. Хэрэв цагаан сараар энэ тэнд тааруул яах вэ? Бас л тэхүү. Таарал суудсан юм уу? Гаргаад өгөө. Би суудсан. Яага сууч хөө. Тэгээ чи манай юм уу тэдний хамаатных л байж тийм үстэй. За эрхэм хамаатнуудаа энэ хүн суусан байна. Би бас суусан шүү. Тэгэх юм уу чи? За. Өөр ч юм юу ярих вэ? Тэг ярих юм. Манайд хашгинж байгаа хоо. Өнөөдөр бол наа чи хошгонохгүй байгаа. Өглөөдөөс хойш хошгоноогүй нэмээд өөр хошгоноо. За. Улаанбаатар хотод 17 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар бөөрөө Бүндэтэд бөөцөлийн Цэстон хамтран ажиллаж байгаа. Цэстон.
За энэ цистон болохоор бөөрийн архаг өвчин үүсгэдэг E. coli бактери болон бусад нянгийн үржлийг дарангуулах үйлчилгээтэй. Тэгээд бөөрийг гэмтэх хортой нэгдлүүдээс бөөрийг хамгаалдаг, антибиотик эмчилгээний үр нөлөөг дэмждэг, эмчилгээний дараа гам барих зорилгоор уудаг, ууц нуруугаар чилж өвдөх. За хүмүүс яг ингээд нөгөө нуруу өвдөд байна гэдэг яг үндэ дүлийн эргэтэн болох бөөр мань өвдөж явах эрсдэлтэй байдаг учраас энэ одоо нуруу ууцаар чилж өвдөх зай өөрөө одоо намдаадаг шээс хөөдөг юм үйлчлэгтэй байгаа. Системийг ийм үед гоонг нэ. Шээсний замын зочмог болон архаг өрөвсөлтэй хүмүүс, шээсний хүчтийн төвшин ихссэн хүмүүс буюу тулайтай тий. Тулай гэдэг шүү дээ. Давсагны өрөвсөл буюу циститтэй хүмүүс, бөөр шээсний замын чулуутай хүмүүс, бөөрийн чулуутай болж болцсошгүй хүмүүс, шээсний өнгө үнэр нь өөрчлөгдсөн хүмүүс, жихрийн шижинтэй хүмүүс болон бөөрөө хамгаалах зорилгоор хинч ингээд ууж болно гэсэн юм байна шүү. Тэгээ байгалийн гаралтай шээсний хүчлийг тэнцвэржүүлнэ. Шээсний хүчлийг бууруулж шулуу үүсгэхэд сэргийлнэ. Бактери эсрэг үйлчлэгээтэй өрөвслийн эсрэг байгаа шүү. За тэгэхээр штэ Himalaya Wellness эмийн үйлдвэр нь өөрөө Америк нэгдсэн улсын FDA стандартаар баталгаажсан дэлхийн эмийн үйлдвэр тавигддаг стандартууд болох за GMP буюу үйлдвэрлэлтийн чанар аюулгүй стандарт заяа. За GLP буюу лабораторийн чанар аюулгүй стандарт, GCP буюу эмнэл зүй клиник судалгаа шинжилгээний стандарт, GAP буюу ургамал таримлжуулалтын стандарт гэд ийм одоо 4 стандартыг хангасан дэлхийн шилдэг эмийн үйлдвэрүүдийн нэг багхгүй юу? Тэгээ өөрөө угаасаа энэ ч нөгөө урамлын гаралтай учраас тэгтээ тэргүй ингээд нөгөө нэг одоо 3 сар 2-3 сар уuna гэж байгаа штэ. Тэгэхээр нэг ийм олон сар мараар ууж болдго юм уу гэд хүмүүс асуудаг штэ. Тэгэхээр өдөрт 2 ширхгээр 2 удаа уухаар өдөрт 4-ийг уугаад байна гэсэн үг штэ тий. Тэгээд зовх зүйлгүй. Энэ цистем 1943 онд анх үйлдвэрлэгдсэн гэдэг чинь одоо ингээд 82 жил хүн төрөлхтөд ашигласан гэсэн үг штэ тийм үү. Энэ эмэн дээр хийгдсэн 80 гаруй эмнэл зүүн туршилт судалгааны ажлууд байдаг. Ингээд хийцэн гэсэн үг шүү дээ. Хүмүүс дээр өөрчлөлт нь яаж гарч ийн гэдгийг хийцэн. Энэ судалгааны ажлууд нь бүгдээрээ интернетэд нээлттэй байршсан байдаг учраас хэрэг танд эргэлзээ төрж байгаа юм бол интернет дээр цистон эмний талаарх эмнэл зүүн судалгаа гэдэг тэ олон улсын судалгаануудыг нь хараад уншаад ихтгэл үнэмшил авах юм болцоод байгаа шүү. За утасны дугаар 80 83 85 88 99 99 96 бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. Тэгээд вебсайт нь Цахиур төмөрцөг юм байна. За тэгээд эмээ уухаас өмнө заавал эмийнхаа заавартаа танилцж байгаараа. Тэгээд сайн эмээгагийн хэлсэн утаснуудаар аль бие усных нь эмч төлөөлөх шарттай холбогдож зөвлөгөө мэдээлэл авах боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Цистон хамтран ажиллаж байна, баярлалаа. За ингээд таньдгүй танил үргэлжилж гин. За одоо бүгдээрээ санал асуулганд хариулах цаг маань ирлээ. За огт уулзаж байгаагүй хэрнээ бүр нэг таньдаг юм шиг хүн байдгүй. Аад нь байлгүй явах жишээ нь та дөрөв. Бэд нь аль бие усаар танилцаагүй бол танихгүй хүн. Вэд нь ганц удаа уулзаад гэрэлчихсэн байвал яах вэ? Гээд нь тийм юм гэж юу исэн шал балаа юм асуух гинэ. За би эхэлж хариулна штэ тий. Надад бол байлгүй яах вэ? Жишээ нь одоо манай сонсогчдын төлөөллүүд нь штэ. За өнөөдөр жишээлбэл те та сайн нугаар одоо нэг 9987-той нэг их ч холбогдож орж ирэнгүүт тэр ихч UB Gap-ийн таксинд явдаг заяа. Тэгээ би ингээд та сайн нугаар холбогцоор байгаа заяа. Аавда амных нөхөн байсан. Тэнгүүтээ одоо ээж 80 гаруй насны галуу дахиад шуутай хүн ингээ гэр ороолоод амьдардаг. За нэрийг нь бол мэдгүй. Нөө нэр асуудгүй учраас нөгөө нэг баахан юу бэр гуйсан гэдэг үү? Тийм баха. За ер нь ингээд ярьсаар байгаа. За тэгээ одоо гадагшаага гарах юм бол сараа унчид орчтой нэг ч удаа уулзаж үзээгүй. Тэгсэн мөртлөө бүр яг ингээд таньдаг юм шиг болцсон. За тэгэнгүүт дуканаас үрээ 4 сартай байгаа шүү дээ. Дуканаас үрээ тийш зэн 4 сартаа одоо тэгэнгүүтээ 50 насныхаа ойгоор хормоо гэж байгаа нөхөртөө гих мэдчлэн тий. Тийш дээ. Тийш дээ. Нодонцоо яг нэг Франц явчаад ирдэг. Бүү юм болсон шүү дээ. Тийм. Тэгээд дуканаас үрээ байна нэг ч уулзаж үзээгүй. Сүх чимэг бай нэг ч уулзаж үзээгүй мөртлөө бас яг ингээд сураад чи ирсэн штэ. Их жаргалт байгаа их ч уулзсан, Ари Исмаил уулзсан, сураа ярьж уулзсан. Ингээ уулзсан хүмүүсээ бол одоо бид нар чинь бүр таньдаг гэж ярьж та. Тэгвэл нэг ч уулзаж үзээгүй хэрнээ одоо бүр нэг таньдаг юм шиг хүмүүс чи байгаа аахгүй. Манай нөгөө төгөлдөр гээд нэг далдаас нөхөр байна. Тийм штэ. Одоо нэг ч уулзаж үзээгүй. Гэтэл тэр хүүхдээ чинь би нэг иймэрхүү нөхөр байгаа даа гэдэг төсөөлж байгаа шүү дээ. Тий. Тийний бамгар нөхрөл байдсан юм шиг байгаа тий. Бас нэг ч удаа уулзаж үзээгүй. Тийм. Тамбаг. Сонсогчтой холбооны нарийн шиг дарах гэдэг шүү дээ. За би юу? Би 3 дахь нь ганц удаа уулзаад гэрэлтгсэн байвал яах вэ? Монитор ч тэгээ хар тэгээл амин удаагүй гэрэлтсэн шүү дээ.
амар хурдан гэрэлсэн шүү дээ. Суух гэж. Тийм надад бол тийм тохиолдол байсан байсан. Аль тохиолдолд Ганц удаа уулзаад гэрэлсэн үү? Ямар сони юмны дараагаас гадад тийм тохиолдол байсан гэж орж ирд юм бэ? Би нэг хүмүүстэй ингээл таараал ингээл нэг тийм амар хүчтэй уулзсан таньдаг юм шиг мэдрэмж төрж байгаагүй байхгүй юу? Нэг ч удаа уулзаг байж зөндөл олонний танил хүмүүстэй таарж байгаа тгий санагдаагүй. Тэгээ нөгөө маскын мөнгө сайхан гэдэг нэг халзаа ах байдэн шүү дээ тийм. Тэгээд манай ажил дээр ирэхгүй юу? Тэгээд ах нь энэний аудыг яаж салах вэ ахын дүү гээ асуугаад надаас намхан. Тэгэнгүүт нэг тийм таньдаг хүн шиг харагдаад салгаад үгүй ахаа гэ баг. Чи баг тэгээд салгаад чи ингээд байлгүй явах уу гэдэг нь юм уу? Тэг байлгүй явах. За окей. Юм бэ тийм. Мег болохоор 3 та. Би бас байлгүй явах тийм. Зөндөл тийм хүмүүс байдаг. Одоо тэгэл яг ингээ уулзлаар намайг танихгүй байгаа шүү дээ. Би хоёулаа би энийг айгүй олон жил таньдаг байсан юм шиг өөр сонин сайхан юу байна бүү байна гэд. Тэгээд явчихдаг тийм. Үнэхээр тань санагдав тийм. За санал асуулгын дүн гарсан. Тэгэхээр яг одоо манай лайвыг 598 хүн үзэж байна. Санал асуулганд 343 хүн оролцсон байна. За, огт уулзаж байгаагүй хэрнээ бүр нэг таньдаг юм шиг хүн байдгүй. Аад нь байлгүй явах уу? Жишээ нь та дөрөв гэдэг дээр 1 2 3 4 бид гурийн санал нэмэгдээд 98 дээр 3-ыг нэмэхэр чинь хэд илээ? 101. Тэгэхээр чинь 301 гэсэн үг юм ба штэ. 198 дээр 3-ыг нэмэхээр 301 мөн үү? 301. Чи 298 дээр 3-ыг нэмэхээр 301. За 301 хүн буюу 81%. Яа яаж л би тоондоо муу юм аа. За Альбиасоор танилцаагүй л бол танихгүй хүн гэдэг дээр 29 хүн буюу 12% байна. За ганц удаа уулзаад гэрэлжсэн байвал яах уу гэд манай Мегагийн төрлийн бас чамдаа нэлээд хөөе 6 хүн байна хөөе. 5 уулзъя. За хэд удаа уулзъя? 2%. За тим юм гэж юу байсан? Шал балаа юм асуух юм гэдэг дээр 11 хүн буюу 5% байна. За ингээд байлгүй яах вэ? Жишээ нь би 4 байна. Жишээ нь манай сонсогчд байна, тийм ээ. Ингээд 301 хүн буюу 81% яг энэ А дээр санал өгчээ. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 27-ны пүрэв гарагийн Яна нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Бөөрө Бүндэтэл Бөөцөлийн Цистон. За мөн Туркийн нэрвүүлэгч сургуулийн цогцлбор эмнэлэг Медипол эмнэлэг хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3.